Монголын нохой судлалын холбооны харьяа тоо тартал гэдэг үгдгийн газар Монгол банкны дагныг үзүүлдэг үгдгийн газрын нохой үржүүлэгч хүн байна. Надыг Болдбаатар гэдэг. Тэгээ одоо би Монгол нохой бас өсгөн үржүүлэх энэ Монголынхаа үе соёлыг одоо хадгалах зорилгоор одоо Монгол нохойг үржүүлж байгаа өөрийнхөө одоо сонирхлоор баг хүүхдээ байхаас нохой сонирхож байсан. Одоо ингээд миний өнөөдрийн ажил бол ингээд энэ шөнө 20-тай хонсон хэдэн нохойгоо гаргаж баалгаж шийдгэж гүйлгээл лаасын цэвэрлээ. Тэгэл уршаа бол нэг гөлгөн нохтууд ялах гөлгнүүдээ ихтнэх хүүлэх тэгэл гөлгнүүдээ хооллуулах гэхээр ингээл ихнэ. Тэгэл өдрийн ажил нохотой ноцтол тэгэл орой шөнө 10 цагт дуусчих юм дөө. За дараа цаашаа гараа. Дарга нашма. Хойшоо. Хойш. Хасраач. Дигэр гаргаа. Ихтэй ногоогоо болохоор гонж минжээр гэмтэж магадгүйгээд ирүүдийн хориод байгаа. Нэс эрдэнэ нохоо охин нохоотойгоо зоддохгүй. Охин нохоонууд нь хоорондоо зоддогдно. Эр нохоонууд нь хоорондоо зоддогдно. Өөртөө энэ дулаан цаана үүр хийгээд өгсөн байхад цасан дээр гарч хөвтөд байна шүү дээ. Эрэнтэй. Цасан дээр гараад тэрийж хөвтөд байна шүү дээ нөгөө. Цум бодод энэ шийдвэрлэхгүй бол халуунд хэцүү. Халуунаас хамгаална гэхээс хүүтнээс хамгаална гэсэн ойлголт Монгол нохонд бараг байхгүй. За хасар орноо одоо. Хасар. Манай иргэд ерөнхийдөө ор гаргахыг бүгдийг мэднэ. За өгтөд орчоо. Ороод. Захундын шар нохой их байдаг гэсэн. Цуг зүсмийн цагаан байна. Цуг зүсм гэж ярьж байгаа юм. Тасаар цагаан хүрэн ийм шаргалдуу нохойнууд бол нэг цул өнгө. Бусдын хоёр дөрвөн нүдтэй халтрууд хоёр үндсэн зүсэл байгаа юм. Энэ дөрвөн нүдтэй халтрууд одоо цагаан халтар, шар халтар, улаан халтар гэж. Тэгээ энэ эцгээсээ том болчиход байгаа юм одоо. Эцэг тэр штэ. Тэгээ тэр яга хар штэ. Энэ штэ чинь. Эцгээсээ том болчиход байгаа юм. За одоо хэдүүлээ ингээд энэний нөгөө өгдөд гаргаж ингэж гүйлэг шээлгээд би энэ хилээ гаргаад одоо ингээд өдөр ахаад гаргаад ээлжлээд. Одоо нөгөө гөлөг рүүгээ орохгүй бас тэр хэдэн гөлөг хэцүүч байгаа. Нэг 10 жаа гөлөг нэг иймэрхүү л яд юм да энэ. Одоо нэг 20 цаанаас ихээсээ тусгаардагдаад ихний гадаа гараад өөртөө энд эднэш ингээд үлдэнэ. Монгол бахар дундчаар 91 6-аас 8 гөлөг гаргаж байна. Тэгээ манай нохоос энэ голдуу 6 гаргах юм дөө. Бас их олон гаргахаараа нэг гөлгөн жоохон давцаа гарна. Цөөхөнд гарч ирсэн. Санагтаа. Тийм монголчуудын нөгөө өв соёлын дом зөндөө байж шүү дээ. Одоо нөгөө айлд анх хөлөг авахаас ихтэйдээ сүү хадагтаа очдог. Ихтэй сайхан хоол өгдөг. Тэгэл гэртээ авчиж оруулахдаа тэгж оруулдаг гэл. Тэгэл эренгүүт нөгөө энд нэгэ шар тослохоос үүрэнд нь төрхдөг гэл. Энэ чинь бүгд нэг тийм ёс жаягтай юмнууд. Одоо яг энд ингээ шар тос төрхөн гэж энд нэг ингээ үсэн ширэлдэж ингэж ургаад ундгүй байхгүй ерөөсөө. Тэр бол одоо чон монтой үсгэд хацуулахгүй бөө ус болно. Хонда сүүл их өснө урахгүй байх юм бол хэвтгэх нэг доод ирж хэвтгэх даахгүй. Тэг бүгд нэг учир юутал байгаа юм л. Тэг тэрийг бол одоо манай энэ үжилийн газар бол дэмий юм байна лээ. Ягаад гэвэл тэр чинь яг энэ ариун цэврийн нөхцөл хангахгүй ийм нөхцөл бол хэцүү. Бөөс бол. Тий хөдөө нөхцөл бол чиг болж байгаа цагаа агаарт яг юутай. Одоо ингэ гөлгнүүдээ хөхөд дуусгаад ингэ аваад хийчихнэ. Ишээгээ. Бүгдийг. Одоо ингэ өргөх бол Монгол байх яахчгүй шүү дээ. Ерөөсөө нэг хүмүүсийн хөлөг авахтаа ингэ шинждэг үстэй орилж гэнэ үгүй юу гэдэг. Бүгд ингэ өргөхөд яах ч. Одоо би нэг тусны тоолтыг. Тэгэхээр нийт нөхөр зарим хөлөг нь их хурдан идээд, зарим нь удаа идээд, зарим нь ихдээ, зарим нь бага идээд яг юу алдаад байна. Тэжээл алдаад байна. Тийм учраас гөлгнүүдээ ингэ тус нь бүгдийг хоололдог.
Энэ манай зээ энэ их тусалд юм уу? Зээс нохоо тустай болж байна. Юу эн чинь бүр нохоо хөтлөн. Тиймээс өглөө эднэрийн гэгээ ороод одоо ч 8 гээд очихъя 10 хүртлийн гөлгийн олон гөлгийн хооллол ихийн хооллолд 10 болчих юм. 10 цагаас хоошоо ороод нөгөө хэдийг гаргаж гүйлгээд хооллоод тэгдэд 12 болж эднийг яхад хооллох цаг нь болчихж байгаа. Тэгээ 12 цагт орж 2 цаг хүртэл эднийг хооллож юу яачсан. Бараг 2 цаг болчихж байгаа. 2 цагаас хойш эргээд хоол хэдэн хоогоо гаргаж барьж 5 болоод 5-аас хойш эднийг хооллоод шөнө 12 цаг дахиад хооллож шүү дээ бид. Яг л энэ чинь нөгөө хориотой байгаа нохогч шөнө 12 цагт баалгахгүй бол шөнө байрандаа балгана шүү дээ. Баашил болохгүй. Тэгээд 12 цагийн үед унтаад тэгээд өглөө 7 гээд дахиад олчих шүү дээ. Тэгээд сонирхолтой гол нь ядрахгүй. Тэгээд ганц 2 цагийн зайтай гүйдэхгүй бол биеийн ширээг нь гаргахгүй хөөрхөнд баян хориотой байж болохгүй. Одоо ингээ бүгдийн минийг хоолж авчихад тэгээд одоо сайхан энэ жижигүүдийн гаргаж гүйлгээд томуудын гаргаж гүйлгээд баас маасын ирэхэд харчихна. Тэгээд хоолны ямар хуу байгаа юм байна юм гээд. Шөнө бол яг эндээ баад чиг онцхон. Өдөр бол энд өгдөө гаргаад нэг одоо хоол идэв үсэг бааж байгаа. Тэгтээ ирэхэд нь харж яваа. За энэ нөхөр чинь хоолнд яг ихтэж байгаа мэй шүү. Энд яхан багдж байгаа мэй шүү гэх юм ихтэй. Бас хараад авчихнаа. Тэгээ хооронд. Энэ жилийн цоохныг хөдөлгүүлж байгаа. Жохон ядраад. Нодлын 8-9 нохоо хөдөлгөлсөн сүүлдээ жохон ядрах маяг ихтэй. Олон өдөр үргэлжлээд. Одоо эднээс ингээ гадаа гүйж өгнө. Хоолоо идэж авахаараа тоглон зодтолтно. Хүн хараад байх юм бол ядаргаа тайлгдсан шүү. Одоо хөдөө малчтын чинь ганц ноортой хонуулж байгаа юм шиг нохоол байна. Хоцчихсоо одоо тэгээд бас энэ цаг үеэ дагаад эд хөрөнгө хамгаалуулах гал хүүтэн төсөвтэй халуун төсөвтэй зогтон чадвар дасах чадвар сайтай тэгээд гадны хүнийг сайн ялгана. Тэгээд бараг хүний санааг уншиж байна дөө Монгол нохоо бол. Монгол нохооч нэг хэсэг бүр тасраад устгах шахаад юу яасан сүүлийн үед л одоо энэ өржүүлж байгаа улсууд гарч ирэл сэргээж байна. Энэ ч бас Монголын нэг нүүдэлтэй өв соёл юм чинь. Тэгээ энийгээд одоо авч үлдэх зорилготой байна шүү дээ. Тэгээ энэ уугуул нохойг ерөнхийд нь бол одоо ингэж үржүүлгийн газар үржүүлээд эргэж одоо хөдөө нутагт тэр мал дээр наваачиж нутагшуулах, дасгах тийм зорилготой үржүүлж байна шүү дээ. Бид нар ингэж хөдлөхгүй юм бол одоо бурайд байна, өвөр Монгол гэдэг ингэж бүгд нохоо үржүүлж байна. Тэр Монгол нохоос хэзээ нэгэн цагт манай нохоо байсан ингэж авчих юм бол монголчууд чинь нохоогүй байсан ус бол таах гэж байгаа шүү дээ. Одоо сая ингэж ирсэн одоо энэ материалуудаа явуулж штэ. Дэлхийн нохоо холбоо руу. Тэгээ манай Монгол багш албан ёсоор одоо юу яатсан байгаа. Удмын бичиг гэдэг бичиг байдаг. Тэрэн дээр нь дэлхийн нохоо судлалын холбооны юу яаж штэ. Эмблем тавигдаад. Тэгээ одоо дэлхийд данстай болж байна л да. Ингээд нэг хоолдоо тохоо өглөөний ажил дуусч байгаа. Вакциныг 45-аас 60 хоногийн хооронд хийж байна доо би. Тэгээд 21 хоногийн зайтай 3 удаа хийгээд 3 дахь вакциныг хийгээл тэгээд дарахтаа тогтоол шууд гадаа гаргачихсан нохоруугаа. Энэ хамт байдаг хүүхдтэйгээр андахгүй шүү дээ ирэхээр гадны хүндээ ингэж очихгүй шүү нэх. Айхтар ялгана над болчихсон. Энэ буута буурцаг гээд берс бас гэдэг юмнууд бий над болчихсон. Одоо нохооны нэр олдохгүй байна. Нэг төрөлтийн гөлгөнд яг адилхан үсгээр хүснэ нэр өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ одоо энэ манай Б төрөлт наадах чинь. Эхнийх нь А төрөлт. Тэр нь Аага дараа нөгөө удмын бичгийн дээр бичигдээд цод халтар 10 гээд ингэхэд буудаа гээд ихэд юу яахгүй. Өөр нохотоо нөгөө андуурхдахгүй урд тахыгаар заавалч зөрж гин. Тэгэд нэг ихийн хоёр хөрийг адилхан нэгтэй байхад арга цусны асуудал байна. Тэгээд энэ ялгагдал гэсэн үг байхгүй нэг их гэдэг нь. Нэг 2 сартаа нэг иймэрхүүд болж байна да. Дотор байгаа болохоор үсч байгаа тэгдэнээс гадаа ууж бүр сэгшийтсэн байгаа энэ ургаад. Гэхдээ халуун байх юм бол бага ургах нь энэ харин би сэрүүн байдгаад энэ жил сайхан өсөлттэй харахгүй юм байгаа. Одоо энэ гөлгөсөн нохоонд нэг хоол өгнө. Энд чинь нэг хөхүүлж байгаа бас өдөрт 3-4 хоолны нэг. Саксанаш. Ма. За одоо итгэв. Одоо энийг ингээд ээлжээ бүгдээр гаргана. Хашаанаас үү? Оо энэ дотоо. Энэ ч одоо нэг цаг болгоод босоод оруулаад нөгөөх нь гаргаад ингээд өдөртөнгөө гаргаж гүйлгээд өнжөөд. Тэгэхээр нөгөө байгаль дээр ээж сул гүйж явах зорилттой одоо уугуул нохоо шүү дээ мал дээр. Ингэж хороод авах юм бол хөдөлгөөн хоригдоод эвгүүтнэ. Тийм учраас ер нь
сайхан өөрийнх нь таваар гүйлгээд гүйлэхийн тулд би нэг юм хашаа ингээд тусанд барьцсан энэ дотроо гүйлгэж идэг байхгүй юу. Тэгээ ер нь учиргүй ингээд нэг хүндээ уцаж байгаа гэсэн учиргүй ирээд хүмүүс ноолоод бүр барихгүй шүү дээ чинь. Ингээд нь бол өөрийнхөө имийг хамгаалаад хүнийг айлгаад эзэндээ дохоо өгөх маягтаар байна уу. Гур учиргүй тийм хүн барьцдаг хаа биш. Ингээд миний өглөөний нохооны ажиллагаа ингээд юу яаж байгаа. Одоо нэг хувцас нохооны хувцсыг чинь цэвэрхэн байхгүй. Байн хувцас солноо төвхтэй. Юу яаж яваад. Одоо цай ундаа ууж яваад эргээд бас эднийг гаргаж юу яа. Гадуур гаргаж яхан салхилуулж явуулна. Одоо нэг цай ундаа ууж яваад тухтайхан сууж. Тэгэл юу яа да. Гаранда. Тэг миний өглөөний иймэрхүү маягтай ихлээр тэгээд яг өглөөний ажиллагаа бол дуусч байгаа юм.